Тэр чи хайр хийж болж байна. Зүг ээ. Тэр чи хайр Тэр чи хянаад шалгалтын хороо аж. Тэгээд чам бүр яг ингэ сайхан инээж ивэл ямар гоё ядгаа гэж. Ийм Монгол артынхаа дуу Монголын үндэсний хөгжмийг сонсохоор бүр юм огшоод үзээ санасаа. Ингээд нүлмэс цэйлэндээ болсон. Бочгаад амлаа. Краш байхгүй. Миний машин краш шиндаалаа. Сэмэцано MSM Talk podcast контенттайгаа хамтараа та бүхэндээ маш баярлалаа. Энэ удаагийн манд дугаарыг хэлгээд бэлэн болсон байна. Та бүхэнд харшаа гарах тийм ээ ингээд MC Collection хамтлаг дуучин Gentleman ирсэн байна. Баярлалаа. Манайхаа чи бүр уран бүтээлийн оол замаг дөөрэн, аялын тоглолтын оол замаг дөөрэн, жоохон замын ядаргаатай тий явж байгаа. За тэгэхээр тоглолтод хэр болоо манайхаа. За тоглолт амжилттай бас эхний өдрийнх дээр жоохон асуудал гарсан. Би одоо тэрнийг даваа гарцсан. Сүүлийн хоёр тоглолтоо сайхан боллоо. Тэгээд бүх ирж үзсэн бүх гоё үзэгчтэй, сонсогчдод баярлалаа гэж хэлье. Тэгээд эхнийх бол зүгээр нөгөө юу газрын солигдсон нэг тийм юу болсон шүү. Тэрнээс биш тэгээд тоглолт нь муухай болоогүй. Өөр ямар нэг асуудал. Өөр ямар юу ямар ч асуудал байсан. Тэгээд хамгийн бас нэг гол зүйл нь юу гэхээр бас нэг юм арга хэмжээ маань тоглолт маань ямар нэгэн цагдаа сэргийлэх асуудал байхгүй. Бас хэрүүл маргаан гэсэн сэтгүүлч зодон дэм байхгүй. Болно гэдэг чинь өөрөө монголчууд бидний бас айгүй том аавчтай байдаг ч тийм. Тэглүү яах вэ? Тэгэхгүй бол бас хүн түнд бас эвгүй зүйлүүд санаа зовж ирсэн зүйлүүд бид нар сонсогч ирсэн. Тэр тал дээр бид нар бас ингэ за энэ гайгүй болчихосоо гэл тий. Тэгээ одоо ард нь гарцсан бас хамраа. Баяр үрдээ. Гоё тоглолт болсон нэр үнэхээр та дээр бахархаа. За манай уран гişүүдийг болохоор хамтын маань гişүүдийг болохоор уран бүтээлийн нэрээр юу хүмүүс айгуу сайн мэдээд байдаг тий. Чихэн гоё бас нэрүүдээ хэлээд явал болт юм байна. Бас мэрэгчлчин их сонирн байна л та. Нууц тэрийг задлж болох уу? Болно шүү дээ. За окей. За сайн байсан нөгөө намайг тавс үеийн манд хүргэдэг. Тайлбар хийсэн хариулагч үргэлжлэв юм байна. за намайг 30-гийн жаргал гэдгээ. Би ч одоо сэтгүүлч мэрэгчлээ мөн дуулаач сургууль төгссөн юм шүү. Тийм байна. Миний мэлхтэй байна. За би Сүрэнжүүн Цэнэл хам гэдэг юм байна. За Хятад хэл орчуулагч, хууль эрх зүйч мэрэгчлээ. За Монгол тий амар сүрэн байна гэж тий. Би чинь эхлэн бодох дулааны зэрэг мэрэгчлээ юм байна гэж. дандаа хос мэрэгчлээ юм. За тэгээ юу ийм хүн байна. Тэгээ энэ ирээгүй хоёр хүн өөр хүмүүс байгаа. Тэр хүмүүс өөрсдөө хүмүүс Тэр дараа хэлэх баха. Яагаад MB болсон юм бэ? Манд хоёр эцэг гэлээ авцлаа. миний нэрний зүгээр товчтой багтдаг. Тийм байх тийм. Би ихтэй манд хоёрыг сонсоогүй яна уучлаарай. Сайн юу гэсэн гэж тавг сүргээс сонссон. Тав сүм гэдэг бол миний аав байгаа шүү. Тэгээд огийн сонссон. Тав сүргийн манд. Окей. За манайхаа ингээ өөр мэрэгжилтэй энэ залуучууд маань нэгдээд хамтлаг болоод нилээдгүй олон жилийн нүрийг үзээ явж байна. Хамтлаг анх байгуулагдсан тэр түүхээс бололцол. За манд хэлнэ. За манай хамтлагч 2006 оны 11 сард байгуулагдсан, үүсгэн байгуулагдсан байдаг. Тэгээ тэрнээс хойш одоо 19 жил болсон. Ирэх жил 20 жил. Ирэх жил бид 20 жилийнхаа баяр цэвэрлээд гоё тоглолт их төлөвлөлт өгч байгаа. Дунд нь яг нь том болоод оюутан болоод их нэр хүүхэд ингээд хар гэр амьдрал 7 жил завсарсан. 2006 онд чинь битэрчээ хоёулахнаа үүсгэн байгуулж таараад тухайд манай хамтлагийн амраах маань бас Солонгос улсад бас ажиллаж амьдарч байсан. Ямбогдунд амьдарч ялаа штэ. Тэгээд тэр цагаас хойш яг тэгээд бүгдээр ингээд зарим нь гадагшаа нутгшаа явж амьдралдаа явж ирсэн. Тэгээд нэг ирээд буг гэж нэмэгцээр байгаа л тэгээд тий. Манай секвен бас хятад сургууль хэлээ. Тэгээд яг л бүгдээр ингээд гоё нэгдэл сургуулаа ингээд явж байна. Манай жаргалмай бас нэг бас хар багны бас хамтлаа өрнөд. Тэр MB дээр чинь нэг хамтлаг байсан шүү дээ. Тийм үү? Зэстгэж цөхрөл гэдэг дуу. Зэст гэдэг хамтлаг байсан шүү. Тэгээд болтой гэж дуутай. болтой лаглин бол сухав булгаан дуу. Булгаан дуутай тэр. Тэгээд найзтайгаа бас нийлж уран бүтээл хийдэг гэж байгаа. Бид хоёр маань бас өөрсдийнхөө уран бүтээл хийх маа жаргалан маань фарвей гэж хамтлаг. Тийм шүү дээ. Би болохоор юм шиг шиг хамтлаг. Тэгээд хоёр талаа явж байгаа. Буцаад нэг тал руу гараад хамтдаа уран бүтээл хийх явж байгаа.
Ш та. Тэгээ яг гоё тохирол байна. Тэгээ би сая нөө тоглолт үзсэн сүүлийн өдөр. Тэгээ яг наадмын дараа тоглолтын дээр та хэдийгээ хараад үнэхээр нэг юм бахархмаар санагдсан. Тэгээ түрүүний цэкүгийн хэлсэнчлээ ер нь нөгөө хипхоп тоглолтын дээр болохоор юм даавал нэг юм заавалч байх тий одоо яг муухай хаяатаа тийм асуудал багсан тий зүйлүүд аяг ажиглагддаг сонсогддог дээрэс нь нөгөө уран бүтээлч нар маань өөрсдөө жоохон ингээд нөгөө баярлаад тий ингээд нөгөө тайсны ард ингээд ууж муугаад хамаагүй ингээд ингэж байдаг ингэж анзаардаг байхгүй юу тэгсэн тий ер нь задгаараад гэсэн чинь би бүр танаа хамтлагаар яг нуулгүй нэлхөө маш их бахархсан юу н айгүй гоё санагдсан гэсэн чинь тайсны маш гоё этик буюу ёс зүйтэй санагдсан. Тэгээд үзэгчтэй маш гоё хүндлээ. Ямар ч тийм асуудал байхгүй. Айгүй гоё тийм нөгөө яг тэр 230 минутын тоглолтыг зүгээр дунд нь нэг хальт эрэхтэй л хуцаа солиодлоо шүү дээ. Тэрнээс баг амралтгүй шүү. Тэр чинь сурцсан шүү дээ. Одоо ингээд тэр 3 подолки чинь зэрэг өмсөх чинь. Окей. Тэгээд давхар дээлээ таа. Тийм үү. Тэгээд хятадын нөгөө нэг шүшүү гэдэг шиг. Тэр чинь урлаг. Тэгээд маш их гоё энерги чүч гаргаал тий. Зөндөө багсан шүү. Одоо чам тэгж мэдрэгдсэн бол бус хүмүүс ч гэсэн бас тэгж мэдрэгдсэн байх гэж бодож байна. Тэгээд ер нь бол нэг тэгж зүгээр бид нар энгийн үедээ ч юм уу эсвэл найд мөн цуслан мөсөр явсан үедээ ч юм өнөөрөө нэг тэгж жоохон даримнаа гэхээс ер нь тэр тайсны артлын тийм юм тэгж архимаар уугаад идэх баг байхгүй. Тийм баг байх. Яг л байх ажилгүй үедээ л нэг найзуудтайгаа ч юм уу эсвэл нэг төрсөн өдөр гээд ингээд жаахан суугүй байдаг. Гэтэ ер нь бол тэрнээс аль болохын хол байх гал тэгвээс хол байхыг шаарддаг юм лээ. Олон доог л нэг дор хийгээд олон газар яваад хүний бие чинь дийлэх байж байна. Зарим залуу ах чинь бол залуу ах чинь гэж тэ одоо нэг дахиад 20 жилийн өмнө байсан. Даруй бас тийм хүн байх. Бас нэг тайз хүндлэх бас урлаг соёлын нэг үүрэг хариуцлага гэдэг нэг зүйл бол юу гэхээр дүү уламжлал тий соёлоо түгээн дэлгэрүүлэхэд орж байгаа. А бид нар чинь бас амар байна уу? Welcome to Mongolia гэдэг. Тэгээ ерөнхий боловсролын баг маш олон сургууль баг 50 112 сургууль манай амар байна гэж бүжигсэн байдаг. А тэгээ бид хэд ярилцж байгаа ер нь энэ өв уламжлал гэдэг зүйл чинь үйл хөдлөл гэдэг зүйлээр хөвшөөд зан үйл болж хуурдаг юм байна. Тэгэхээр бид нар ийм өв уламжлал одоо ингээл зөндөл бол амтлагууд байна. Зөндөл бол уран бүтээлчд байгаа. А гэхдээ бидний ялгарх онцлог маань юу гэхээр нэгдүгээр бид нар тайзыг хүлээх ёстой. А хоёрдугаар бид нар өв уламжлалт болон үр хойчтой яаж соёлоо түгээн тэдний сонсож байгаа чихэнд л хүрэх гээд үзээд байгаа юм л та. Хамгийн чухал зүйл чинь бол юу штэ. Урлаг гэдэг зүйл чинь ямар ч төвшөндөө соён гэгэрүүлэх үүрэгтэй шүү. Яг үнэ. Тийм болохоор соён гэгэрүүлэх тэр жоохон ч гэсэн одоо тэр үүлээ бид нар хийх ёстой байхгүй юу? Тэрнээс ч одоо байлыг юм уулзсангүй л гэхдээ ер нь бол зөв үг байх ёстой, үг зөв байх ёстой, үйлдэл зөв байх ёстой. Тэгээд ер нь бол урлыг харж хүн баясах ёстой. Тэрнээс биш урлыг харж одоо дуу хуурыг харж хүн хараал суух шаардлага байхгүй тийм. Байж болно. Энд чинь бас урлагийн нэг үнсэн шүү дээ. А гэхдээ ер нь бид хэдийн бодож байгаа зүйл бол арай өөр хэдүүлээ гоё урлагийг ерөөсөө соён гэгэрүүлэх нэгдүгээр үүргийг нь л харъя. Гоё гигийн талаас нь хар бараан тал руу нь одоо тэгтээ тэр ингээ бургалтал хангалттай нийгэм ч өөрөө тэр чигээр ингээ хангалттай стресс бид нар ч одоо ингээ 30 гарцсан хүмүүс болж одоо л юм ойлгож байгаа юм чи бид нар ингээ залуу дүүнэртэйгээ адилхан ингээ байсан үе байгаа шүү дээ залуу байхдаа бас амгалан байж үзсэн тий. Тэгтээ одоо бид нар чинь бас нэг нөгөө зүйлс харах юм байна. Даалгавч ургасан яг. Даалгавч ургахгүй. Тэгтээ ер нь бол тийм байхгүй. Бид нар одоо эдийн насны дээр ирчээд бид нар өөрсдөө заа дүүнэртэй залуустай бүгдээрээ дахиад юм өгөхдөө гоё үлдээ гэсэн юм. Ерөөсөө урлагийн соён гэгэр үйлсийг нь л ерөөсөө дэлгэрүүлж байна. Ямар гоё вэ? Өөрсдийн hirээний хэмжээнд шүү дээ. Биш амар том нэг official юм яриаггүй тий. Том юм яриаггүй. Гэтэ яг тэр чин бол надад бас үнхээр мэдгэцэн. Яа гэх юм бол би яг ингээд нөгөө өмнө нь өөр юм тоглолтуудыг бол актер явж үзээгүй ч гэсэн маш их сонсдог. Яг энэ урлагтаа чи ингээд солонгостой байгаа гэдэг яг урлагийн бас энэ чиглэлээр ажиллаж байгаа болохоор тэгэнгүүт хамтлаг дууштай ингээд хоорондоо ч юм эсвэл ингээд үзэгчтэйгээ ч юм уу нэг юм яс зүйгүй те зарим нэг тиймэрхүү зүйлүүд сонсогч байсан бол та хэдээрээ бол үнхээр тийм бахархах, баярлах тийм сэтгэл бүр ийм гоё байдаг юм уу? Яасан гоё гэж ирж байгаа үзэгчд урт айгуугаа тийм соёлтой байсан шүү дээ, тий. Тэгэхээр бол түрүүний нөгөө цэкүгийн хэлснээр асуудал
сонсогдсон ч гэсэн тийм зүйл болоогүй гэдэг та нар өөрсдөө аягүй гоё эрэг байсан болохоор үзэгч чинь бас дагаад тийм байсан баг шүү. Бас яг нөгөө айцтай байсан. Яг нэг тайзан дээр ч гэсэн ингээд харагдахгүй гिचж байгаа шүү дээ. Бас тэндээс нэг цагтаа орж ирэл тэг нөгөө нэг чаавсан ингээд амьдралын төлөө зүтгэж авч байгаа юм. Би ямар ч санда ороод харьяа алга байгаа юм бид тэр бүгдээр ярьсан. Тэгээд хэрвээ ямар нэг процесс гарах юм бид тэрийг гаргана гэж шууд тэгээд тэр тоглолтын өрөөний артлын өрөөний хаалыг дандаа орохоо гэсэн байхгүй. Ямар өөр яг нэг тоглолт үзэх гээд ирчээд нэг хүмүүсийн амьдралаа балж авч бид хэцүү шүү дээ. Тэгээд таа чи минь сэтгэлтэй юм. Аюулгүй гарцсан. Одоо бүгд л тийм байгаа. Ер нь аюулгүй гарцсан хаана байдгийг харчаад тэгээд тэнд нь хүртэл ингээд бид нар өөрсдөө очиж бодлоо тамирчиж байгаа дүр зүйлээ бас очиж харсан байхгүй. Шилээ алга байлаа тэгээд нүгэр гарахуд яг уу яг урдуура гарахгүй өөр талаар гарна. Гэтэ хэрвээ хүмүүс ирэх юм бол энэ хаалыг магадгүй ингээд юу ачиж магадгүй харч магадгүй. Тэгэхээр та энэгээр битээ хараарай гэж. Тэгээ бид нар ч оцсон газар болгондоо тэгж ярьсан шүү дээ. Тэгээд ер нь тийм шүү дээ. Яг үнэ. Нэг 59,000 оны билет төлчөөд 5 жилийн мөлмөр албалж байсан шүү. Тэгшгүй яа. Одоо хэдүүл арай жоохон гигээл юм орцгой. Тэгэхээр нөгөө амар байна уу? Нас яваа гэдэг шиг. Тэг яг тэр чинь хэлэх гээд айл ал талыг боддог болчихсон тийм үү? Ярина байж. За амар байна уу гэдэг дуу яг яаж бүтсэн юм бэ? Санаа. Дээрээс нь энэ дуу үнэхээр бүр шууд ингээ гоё ингээ бүүм авсан дуу болсон шүү дээ тий. Тэг хүн би яг сая цээгүү хэлэхээр би өөрөө ч гэсэн энэ дэдэг хүүхдүүдэд тэр дуун дээр бүжиг тавьчихсан байхгүй юу? Тэр бүр айгүй гоё бахархалтай санагдчихэв. За түүхийн явуулцгаа. Тий, манай амар өнөө дууны түүхийг бол манай хамтлагийн Бука ах маань ахлагч маань айгүй сайн мэдэн сайн ярих. Бука ах маань гэж. Бука ах маань. Тэгэд ер нь бид хэдий ингээд харж байгаа нэг үнцэг бол ялчгүй сайн хэлсэнчлэн муу уламжлал үйл хөдлөлөөр хөвших ёстой гэдэг зүйлийг харсан. Тэр дууны маань түүх маань нэг юм бид нар юм соёл руугаа анхаараа MC collection ч ер нь collection шүү дээ. Соёл руугаа анхаарч ийн хайрын дуу хийж ийн гадаад байгаа монголчуудаа дуу хийж ийн бас нэг юм амьд хөгжимтэй дуу хийж ийн тэгэл тэрний нэг хөлбөр тамад үржлийг оройгоос гэж жаргалах гэсэн. Амар байна гэдэг дууг чинь тэгэл яг ярилцаад бүгдээр нэг юм хийж өгöd гэсэн. Тэгээд жаргалаа энэ дээр дуулахдаа чи ингээд нэг юм монголчууд дуулаараа гэдгийгсэн байхгүй. Би бодсон ямар яаж монголчууд болох юм. Би угаасаа тэр нөгөө ганжо гэдэг яг дууны тэр аранжок хийсэн ах маань юм одоо демог өгсөн байсан. Одоо үлгэрж болох хөлбрийг өгсөн байсан. Тэгэл яг сонсч юм өө. Тэгсэн чинь надаас нэг тийм болоод ирсэн шүү. Би ч одоо дандаа л нэг найдад анхаарал дуурсан хэдүүл цаг үсимаа гэдэг юм уу явжсэн чи гівгэн надомал дуулах юм дээр идэж гар хүний монгол хүн шиг өөрөө тийм цаана бас ген юм бийж юм шиг. Явс одоо хүртэл намаа амар нэг дуусах хүмүүс мэддэг биш. Тийм ээ би ч гэсэн марыг тийм ээ шүү. Тэгээ сонирм юм байна. Тэгээ дахилтны үжиглэлт үлээд чинь хөх тэнгэр удам талмэн амарвано амарсано гэж өөрөө гарчдаг юм лээ. Тэгээ сүүлд бас нөгөө нэг Welcome to Mongolia гэдгийгсэн чинь нөгөө амарваны дууч аягүй айтайхан газар аваад хүн хүрээд хүрсэн цүүцтэй бүгд хүрээд манай үүрээдээс манай үүрээдээсийнхэн маань 5 багш нийлээд тэр чинь одоо бүжгийн хийгээд бүжгийн тэгээд 112 лөө 113 сургууль нэг бүчлэн очсон. За ямар гоё юм. Ингээд явсан болохоор аягүй өгөөжтэй байсан. Тэгээд сүүл гарсан Welcome to Mongolia гэдэг байгаа. Бас тэр нь бас тэн дээр бас л иргэнжээ жаргалан өөр л дуулсан билээ. Тэгээд гартай байлээ. Энэ өнгө гарахгүй дээ гэдэг студид арай ээж бичүүлсэн ирээ тайзан дээр гараад ирлээд ирсэн зүгээр оо гэж шууд гарчдаг билээ. Атом сүрэг давхин хатаалнутаа амины хорон байдаг юм шүү гэдэг болтгол юм билээ. Тэгээ өөрийгөө ч дуулж захта бодсон шүү дээ чи ийм юм бэди бас ийм үгүй байдаг юм билээ шүү. Тэгээ ер нь бол бүгдээрээ нийлээд хийсэн байх амар байна гэдэг дуу биш яг өөрсдөө нөхцгөөс гарсан байх гоё биш. Би тийм хайр хүрэн. Одоо Welcome to Mongolia бас их гоё. За Welcome to Mongolia дурсмаар дуу. Дурсмаар дуу тий. Дурсмаар дуу гэснээс нөгөө хамтлагийн гишүүд болгоо. Одоо өөрийнх нь гэсэн нэг юм гоё юм нандинаад нэг зүрхэнд нь гэдэг юм уран бүтээлүүд нь. За амра бас ихлүүл. Дуртай дуу гэж юу? Тийм яг одоо уран бүтээл өөрсдөө ч уран бүтээлээс. Бүх дуунд л тэр дуртай л та ер нь дурлаж хийж байгаа учраас. Тэгээд одоо би чинь сүүлд удаас манай хайраас ингээд дуу. Тэр дуу нэг дуртай.
Тэр дунд их тууштай. Тэгээд дурлаад байгаа. Дурдлаж яваа. Дурлаж яваа. Юу вэ? Тэр их яг амьд өвчмтэй арай бас жоохон өөр. Өөр жанрын Та хим маягийн гоё. сонсоо үзээрэй. Тийм байх шүү те. Тэр гоё. Тэгвэл бас сонирн байна. За цэнгүүгийн маань үү? Миний хувьд сая сүүлд гаргасан сая жавлан банд дууссан тий. Адун сүрэг дахих тал нутаа гэх. Өөр хааж байхгүй. Тий. Welcome to Mongolia. Welcome to Mongolia. Тэр дундаа үнэхээр дуртай. Үнэхээр ч бас гоё сайхан. Одоо бид тэр чинь хүн цагаан машиндаа суугаад зургуулаа. Ийшээ чинь хотоос гараад явчих. Гэтэл за өөртөө тавьчих гэж хэлж байна. Тэгээд гараад чинь Яалчгүй л юм одоо замын өрөөгөөдөж байгаа юм уу эсвэл нэг тийм гой санагдаад байна. Ямар гоё юм бэ? Өөрсдийнхөө дунд бүвэлэгдээл өөрсдийнхөө дунд нөгөө нэг сан тавиал явуулчих. Хэмрийн сан. Надад бол сүүл гарсан хайр асны их гоё дөө. За хайр асна. Амрах хоёрыг адилхан байна. Хайр асна тэр өрөөдлийн тэнгэрийн доо бүтгэн гэрэлтэй байгаа. Зөвхөн чам руу хай. тэр үнэхээр Эмбиг Над миний хувьд бол нөгөө хэцүү удаад бол амар дуртай. Гэхдээ тэр дуу хасаа их гоё дуу. Байсан одоо тэр дуу дуусна. Хүлээлттэй бол дуртай. Хүлээлт бол бүр эмбиг юм бол юу яа штэ тий. Чи хайр. Би ингээд тоглолтыг үзэж байхад бас хамтлагийн ах бичиг хараад маш тийм гоё яг тайзан дээр дуулж байхдаа заяа. Таад анзаард юм болов гүн болов би сайн мэдэхгүй л байна. Гэхдээ ингээд таад бол яг гоё дуугаад болтой дуун дотроо өөр хэсгээр ороод дуулж байгаа байхгүй юу. Тэгтэл яг хамтлагийн ахлагч ардч хараад дуулж байгаа хүн болгоомор нэг юм хайрыг харцаа бүр ингээд энийг хараад дим билээ. Тэр чи хайр. Тэр чи хайр гэж бодож байна. Зүг ээ. Тэр чи хайр Тэр шүү. Хянат шалгалтын хороо ажилладаг байгаа юм. Бүр яг ингээд сайхан инээж ивэл ямар гоё алдваа гэж байгаа. Тэр чин букаахын тэр чин зүгээр АТ гэж штэ ардлаасаа. Би ихтэй амар гоё ингээд амаа ингээд айгуу гоё хам ингээд хэлээ штэ. Гүү бас тэгж бас харж байгаа бас өнцөг байна те. Тэгтээ тийж харж иж магадгүй. Тэгтээ бид нар бол тийж боддгоо шүү. Бид тэгээ шалгалт маань гоё дуулж байна да. Тэгээд буугаад ирэнгүүт тайснаас боод ирэнгүүт яа үгүй зөхиогоод ингээд. Тийм. Үгээ зөхиогоод гэснээс нэрээ дуунуудаа яах юм? Өөрсдөө зөхиод юм уу? Яах юм? тий өөрсдөө зохион. Тэгээ та хэд маань сая сонссон баг тоглолтын дээр тий. Энэ бүхэн ингээд дуусах юм уу? Ахаад нэг хэлмээр байна гэдэг ахаад татаад болооч юм тий. Нэг ахаад хэлмээр байна. Ахаад нэг гэдэг үг нэг нь гээгдээд байна. Тийм яг тэгсэн. Дигмэрсингээр бас ингээд гэсэн чи тэр үг зөвлөө, энэ үг зөвлөө гэх. Яг тийм. ерөнхий чи ер нь бол үндсэн ажиллаа л хийж. Тийм байсан бэ тий. Тийш манай эмсэг коллекшн бас букаах чи ер нь бол яг л базаал явж идэм дөө тэгээд нэм ах чи нэг тийм уус тийм заяатай юм шиг үлээ би нэг хөл толгооноолдохгүй хүмүүс энийг толгойн толгоор нь хөлөөрийн суулгах гад ингээд чи хайж гадаа ингээд гараал яхаа одоо гарч ийшээ сууж байгаа. Тэгээд нөгөө Улаанбаатар ч буруу юун дээр буруу харсан надад соёл гэлээ. Гарахад хүртэл чинь ингээл ингэж арчснаа маач юм шиг хүмүүс ингээд ардлынхаа үсийг тайруулах авах юм болно шүү дээ. Яасан хөөх. Тийм байж ш магадгүй яг манай төрөвч гоё юм шиг хэлчихээр яваад байдаг. Нэг тийм гоё диктатуртай би нэг аюун хичнээн ингээд ингээд дандаа ингээд хүн загин заах юм гисний хэрнээл нөгөө ажил үүргийн дагуу ингээд шаардлага тавиад болдог энэ ч бас үүсэж байна. Хайрын дотроо хасан газар гэдэг шиг. Зөөлөн шиг ингээд цаанаа зөөлөө. Зөөлөө. Ер нь тийм байдаг шүү дээ хүн. Та чинь насны ингээд жоох юм дарааш тах шиг байна. 15 насны зүрх байна. Тэр чи коллекшн гэдэг юм байна. Яг тийм байх тийм нэр. 15 биш ээ 10 биш. Шалжуур насны зүрх байна. Ер нь бол тэгээд дандаа 80-аас хамгийн төгсгөл нь 90 хүртэл. 80 дотор ч одоо 10 жилийн зүрх байна. 10 жилийн зүрх байна. 10 дуу гэдэг зүйл чинь одоо бид хэдв шүү дээ. Сонсогч нарт одоо хамт хөгшөрч байгаа тийм. Хамт бас хөгшөрөх нь цааш. Хамт л одоо ингээд нас нэмжин гэх юм уу. Тэгэхээр чи ингээд дуусамж бас нэгтэй тийм. Би түрүү ингээд нөгөө нэг асуултаа бодчихсон. Ийм биглээ гоё нэг юм мартчихж байгаа. Шигт пиано шигсэн. Гүнээс тамар. Лемби бас гоё юм шүү дээ. Одоо сартаа. За одоо өчлөө.
танаа ингээд тоглолтыг үзэж байхад хамтлагийн ингээд үнэхээр л коллекшн байлээ. Ингээд бүгд тус болгоо ингээд нөгөө яалч аргагүй гişүүд алганы ингээд өөр гэрэлэн дээрээс нь ингээд хоолойны тэр тембрүүд тэгээд нөгөө яг тахилтуудыг дуулж байгаа. Би жаргалангаараа бас руна аюу ямар мундаг дуулт юм бэ. Бүр яаж ингээд юу юм яадгийн таад ингээд шалгаж малгаж авдаг юм уу? Одоо энэ насны зөрөө байгаад байна шүү дээ шалгаар ингээд одоо хамтлаг дуурч шалгаж явна гэдэг шиг авдаг юм уу? Эсвэл одоо он цагийн ирэхээр ингээд одоо шалгараад ингээд үлддэг юм уу? Тий, ер нь яг он цагийн 20 жил цуг байгаа. шалгараад үлдсэн хүмүүс л тийш 20 жил цуг биш. Гэхдээ та дөрөвдөө дөрвөлээ л хэлжсэн үү? Өөр гişүүд байсан уу? Ер нь бол анх бүр хамгийн анх хамтлаг үүсээгүй үед бол амраах Окаа хоёр бүр багын найзууд. Энэ хоёр чинь нэг хамтлаг үүсгээ явж ирсэн тий. Ямар хамтлаг вэ? Татгууч юу ба. Ямар гоё шүү дээ. За. Татгууч гээд хамтлаг байсан. Тэгээд амраах маань солонгос явчих. Болчихж байгаа шүү дээ. Тэгээд би тухайн үед бас нэг хипхоп оддын нэвтрүүлэг болж ирсэн. Тэнд өрсөлдөөд тэгээд бас шилдэгтэн үлдэж ялагчаар тодроод манай жаргалан маань бас орж ирсэн. Тэнд битээрээс танилцж ирсэн. Тэр чинь 2003 чинь тэгээ шалгараад явчихсан. Тэгээд битээр шалгаж үлдээд шилдэгтэн үлдээд нэг хамтлаг болох гээд гэрээ хэлчихсэн. Тэр үед манай Букаах маань яг тэр нэвтрүүлгийн ард бас багийнханд ажиллаад ирсэн байхгүй тий. Тэгэж биднээс ах トゥ ус танил болоод хамтлаг болж ирсэн. Чи яг мөн шүү гэж би энийг орж ирсэн байж шүү дээ тий. Тэгээд руна бол юу шүү дээ. Цасан гэдэг дуу шүү дээ. Цасан тий. Юу ш хайрын дурсан. Хайрын дурсан гэдэг дуун дээр. Өөрийнх нь би тасан юм. Хамтарч ажиллаа. Үгүй ээ. Манайхантай тий. Musical биш хамтарч ажиллаа. Тэгээд дараагийн тэр бас сурчилсан шүү дээ. Рунагтай яаж сонгосон та тэр бас айгу үнэхээр мундаг дуулах хөө. Яг уу нөгөө хамтлагийн чинь ингээд нэгнийгаа ерөнхийдөө мэдхэн мэдээ гадарлаа явдаг байхгүй юу тий. Тэгээд бас нэг гоё буу гаргасан хамтлаг дуучдынхаа бас нэг дууч охтууд нэгнийгаа гоё дэмжиж бас хамтарч бүтээл хийдэг. Тэр зарчмаар л бид рунаг. Гэтэ таад маань үнэхээр яг ингээ харсан чинь бүр яг нэг нь ингээд тутаж болохгүй. Ингээд яг нэг юм эвцэлт нь нийлээд үнэхээр л учрах хэвээр хүмүүс учирсан юм шиг мэдгүй би ингээд сая ингээд тоглох үзээд тэр хоолоо моолоо бүр үнэхээр бүр яг төгс нийцэн гэдэг шиг аягүй гоё би бас ингэж боддог ш тий. Жаргалангаараа бас их За стойс. Би уус амар чангатай юм аа. маш олон дуун дээр тэр бүх дуун дээр дахилтыг ноён нуруу 3 хоног дараалаа тэгээ аваа гарна гэдэг үл тий. Нойр муугч байна яа би за бидрүүд өглөөд явж байна. Өглөөд нэг бадаг хэсэг дээр ингэж та. Дахилт бол татамж нь өөр их өндөр өдөр олон байдаг тий. Тэр болгоны ард ингэж тараал тий. Би өнөг дүнгээр манд тий. Тэгээ жаа жаргалангаараа бас их бахарх. Даалж. За. Дахиад нэг найдчихгүй гэж байна. Юусе жавлаа болчихсон. Нэс бобижини магчаа юм даа. Энэ нөгөө бохон санаасаа ирчээд би уус тэгэл хийхстэй юм яаж байна. Одоо ингээ манайд чинь зөндөө бол аялын тоглолт Тэгээ хийж найзтай баярлалаа би ч болж байна тий. тийш дээ мундаг шүү үнэхээр. Манай жаргалан чинь саяхан бас тоглолтынхаа үеэр Монгол Улсын соёлын тэргүүний ажил авсан шүү дээ тий. Найстай. За баярлалаа. Яг хэмэл агасаа дууссан. Тэд нар ч бүгд Монгол улс. Монголын Бүгдээрэнд нь баярлалаа манай. Чи аваад эдгээр урд нь авсан юмсан. Мэдэн шүү дээ. Байж л байж. Энийг кораблаа ичээ. Гасаа ичээ. За одоо манайхаа ингээ зөндөө олон ингээ аялын тоглолт хийгээ явж байгаа тийм ээ. Тэгээд ингээ явж байхад одоо 20 жил болох гэж байна шүү дээ. За энэ хугацаанд ер нь үзэгчдээс ер нь одоо хамгийн анх одоо олж авч байсан сүүл рүүгээ ингээд одоо харж байгаа зүйлүүд мэдээж үүдэг хөрдөө орон нутгад байгаа хотод байгаа өөр улсад байгаа ингээд ондоол байгаа л байх л та. Гэхдээ нийтлэг ер нь ингээд ажиглаж байгаа юун дээр залуучууд ямар гоё болсон юм бэ те ямар гоё ингээд мундаг кул болсон юм бэ гэж бодогдсон бодол аль эсвэл за энийхээ нэг жоохон ингэчихсэн. Хичээл бүр гоё болох гэдэг шүү дээ те гэж бодогдсон одоо зүйлээс хуваалцвал. За манай. За цэкүлээ. би бас хамтлагтайгаа шинэ уран бүтээл дээр ингээд ороод ер нь 2022-оос илүү шахах гэж явж байхад бол надад өмнөд нь яасан мэдэхгүй. Яг одоо ингээд харж байгаа сүүлийн 2-3 жилийн хугацаанд ингээд харах юм бол ер нь хүмүүс их гоё гэгээлэг үлээж болж байгаа. Яг тэр дурсамж нь хуучин яг тэр л охин гэдэг дуун дээр анх танилцаад гэр бүл болсон эцсийн удаа гэдэг дуу ингээд дуулаа гэр бүл болсон гэл ингээл аюу тийм дурсамжин дээр уяатай байдаг юм болов.
Тэгээд надад бол ерөн жид их гоё үлээж байгаа. Да ялангуяа манай Солонгост амьдардаг монголчууд маань бас их гоё үлээж авч байгаа. Яагаад тэгэхээр те зодоонуудаа манай ямар ч зодоонуудаа болохгүй, ямар нэгэн асуудал болохгүй Тийм бас нөгөө одоо бид зүгээс насаа шиг нөгөө дижи насаа юм яг тийм юм ярьсан байна. Би тэрийг бүр яг одоо санджээ манай насаа тэгчил. Энэ дуутай холбоотой гэдэг бол ийм асуулт гарсан. Дуун дандаа нөгөө гэрээлийг, хайрлыг, дурлыг гэдэг тийм гоё их орон гэдэг тэгч байлээ. Тэрнээс нөгөө нэг бас нэг арай өөр өнцгөөс одоо гангстер дуунууд байж болно шүү дээ. Андерграунд дуун тийм байх юм бол бас нөгөө нэг жоохон адреналин өндөртэй байгаа дээр ингэ би яаж магадгүй. Насаа яг нэг тийм үз нэрээ тийм бол одоо бид хэдийн дунд ч баг хүмүүс бүвэлэгдэг би нэг нэгээд өнөглөн гарч байгаа. Дуунаас шалтгаалсан юм гэж магадгүй. Тэгээд нөгөө залуучууд одоо ямар болчиход байна гэхээр элен галан болж бүгдээрээ онцгоос онцгоолсон хэлж байна. За бойл дахиж энэ нэг тоглолт гэж байдгуумаа гэдэг. Одоо ярьчдаг байна. Болсон бол босно гэж. Үнээр гоё боллоо. Би маргааш чиж үзнэ гэдэг. 3 үзсэн хүн байна л да. Тийм үү. Тэгсэрнээ өөрсдөө тэгээ 3 үзсэрнээ 3-лаа өөр байна. 3-лаа гоё байна. Би ингээд үзчихэд байж ингээд нэг залуу бүтсэн. Тэгээ нэг зураг авчих гэдэг. Чи яагаад 3 үзсэн гэсэн мэдэхгүй нэг. Эхний үзэлт нь гоё болж дараах нь гоё болоод тэрийг бүр гоё болчих юм шиг санагдлаар ингээд үзсэн юм. Тэгээд өөр хотод болсон. Өөр хотод болсон. 3 дагаад ирсэн. Сэнс үнэж би нэ. Би тэгээд бодсон. За бас энэ хүн чинь ингээд энэ ажиллаж хөдөлмөрлж байгаа. Бас 3 нэг ажиллаж идэх чинь бас чиштэй. Тэгээд тэр юм гоёс. Тэгээд sense тэгээд жоо таалагдаагүй юм бол юу яа цаг барих гэсэн. Яг ажил энд байгаа хүмүүс ч одоо ажиллаа тараад юу юм ялч юу. Тэрэл 9 10 болж байна. Хэрвээ 8 цагтаа гэх юм бол 11 хүртэл тоглох юм аа. Яг 10 цагт ирчингүүд л энэ чинь 10 12 30-аар манай ханаа л гэдэг. Тэр чинь бас зарим нэг юм гоё ярилцах зүйл байна. Тэгэхгүй чичгүй юм болчих шаардлагатай гэж. Тэнгүүт голоор нь жоо юм ярьшингууд ард 2 дуусагдаад жоо юм бол 1 дуусагдаад. 2 цаг 30 минутын туршид ингээл баг юу амрах тэгэл усч балгаж амжихгүй л баг шахуу харагдаж байгаа байхгүй тий. Тэгээд ер нь хэр хинээр зэрцүүлэгдэх. Ер нь ингээл үзэж байгаа хүмүүс бол кайфрал гоё ягаа шүү дээ тий. Цаг дөргөөл гэх. Тэгэл манай эмч нэг гэдэг шүү. Өсрээрээ гоё гараа өсрээрээ гэх ингээд. Чи ч одоо чи бас яг урлан хүмүүс гэдэг чинь энэ чинь тайзмаар хараад ирэхэр чинь бүр илүү гоё болчихсон шүү. Бас кайф аваад ядрал гэдэг зүйл юм байна. Яг тэр зэрэгтэлтийг адилхан мэдрэмж цуг аваа юм чи. Аа яваад авах. Тэгэл яагаад гоё болж байна? Тийм ээ бид нар гоё байна. Тэгээ бүх гэж бас дуусчих. Тэр чинь нэг технологи байгаа. Тийм яа. Тийм ойлголцол явуулдаг байхгүй юу? Тэгэхгүй ингээд дүнбийгөө одоо сүрэн тавьгаа гэж ингээд сууд орж ихгүй шүү. Тэр улаан ядраад. Тэгэхгүй яг тэдэртэй адилхан ингээд цэвэрлээ. Өөрөөр ингээд ядарсан гэдэг үг одоо сүүлийн 3 хоног бол ядарч байгаа гэдэг юм уу мэдэгдэхгүй байна. Одоо яг энэ нутагтаа очиж бол Монгол очиж бол яг ядарсан мэдэгдэх. Одоо тэгээ бид нар ч очоод 8 амгаар их болчиход байж байгаа шүү. Бас тэгсэн тий. Одоо ихтэй ер нь бол энэ аялын тоглолтын юунд бол одоо юу нэг штамд орсон шүү дээ. Манайхаа одоо ингээд сүүл би бас нөгөө нэг яг гадаадд байгаа хүмүүс зориулж нэг гоё дуухгүй ингээд өөрсдөө бол айгүй их бодоод тэгээд тоглолтын дээр таад ярьсан шүү дээ. Тэр их бас сэтгэл хүрсэн. Яг ингээд дууны үг гэл тэгэд яг таад маань ингээд их орноосоо өөр улсуудад тоглоод явж байхад юу бодогдчих юм бэ? Одоо тэгээд тоглохоос гадна бас энд байгаа монголчуудаа хараад юм өөр улсад байгаа монголчуудаа хараад юу гэж хэлмээр санагддгийн. Тэгэхгүй айгүй их тийм харамлаад байдаг шүү. Яг нэг ч гэсэн монгол хүн үгүй амьдралын төлөө сурах, шинэ зүйлийг сурахын төлөө ирсэн, шинэ амьдралыг бүтээх гэж чааш юм шиг. Энийг ч үгүйс гэж байна. Хин нэгний хүсэлтээр яваа, өөрийнхөө хүсэлтээр ирсэн. Гэхдээ яаж юм гоё ингээд миний их орон яг адилхан байгаа тийм бид тэр Монголдоо бөөнөрөө олуулаа ингээд 3 саяулаа бөөнөрөө гоё ингээд суугаад байх хэрэгтэй байж шул. Гэтэл дэлхийд дахин хичнээн сайхан мэсэн ч тэр хүмүүс шинийг шинийг хэрэгж чаддаг жамаараа авах тийм үү. Тэгэхээр зарим нэг хүмүүсээс сонсон одоо ер нь очихдээ гэж хэлж байгаа хүмүүс би сонс зөндөө олон хүмүүс Монголч тэр Монголч тэр Америкч тийм тэгээд яа очихгүй гэдэг буцааж очихдоо яг юу их юм бэ? Тэгээ энд ингээд тасаад амьдрал 30 жил болцоо 20 жил болж байна. Тэгээд хизээ нэг өдөр очно л гэдэг. Тэгээ хизээ нэг өдөр
очихгүй бол яа гэж яадаг шин. Хизээ нэг өдөр маргааш тусчих юм тийм. Ямар нэг сэтгэлтэй. Ээж амар юм гоё нэгтэй бүр шууд зүрх рүү яа. Тэгээд бид чинь тэр дууг чинь яг тэгж бодож хийсэн юм чи. Амарсан амраахын үг гэдэг чинь амраахын найз нөхдөлийн байж байгаа одоо болсон. Гэхдээ хараагүй. Тэнгүүд хичнээн зүрх хүний нүдтэй дахиж зэрэхгүй унтсан бол гэл. Ямар юм. Тэгээ эх орнод залуусаа манд бол өөдрөг сэтгэлд нь гэрэл түгээж магтан дуулъя гэл. Тэгээд эх орн гэр бүлийнхээ та чимээгүй баатар энэ зүгээр л энэ цагийн игэл цагийн баатруудын наадтай болсон. Тэгээд тэр дууг бүгдээрээ бүр өөрсдөө бид нар чинь чи мэдэн шүү дээ. Солонгос дээр бид ажиллаж ирсэн, Нью Орнд сургуульд явжсэн, ямар зүйл мэдчихсэн бохоо. Тэр бол аюу амар юмсэн. Тэгээд Японд зураг авалтын хийсэн. Тэр бас нэг үнсрэг үзэл гэдэг нэг тухайн ус үүсдэг нэг бас нийгмийн өнгө асуудаг шүү дээ. Тухайн иргэдийн тэр эх оронч үзлээр солигдож байгаа юм байна. Гадаадд байгаа маш олон монголчууд маань гэр бүл болоод энэ дээр хүүхдээ цэцэрлэгээс нах болоод сургууль хүртэл ингээд орсон сургуулиуд төгссөн юм шүү дээ. Би бол Монгол ээж аав минь монгол хүн. Гэхдээ би Солонгос улс дээр ажиллаж амьдарч байгаа тийм. Би бас Солонгос гэдэг ингээд хоёр дахь их нутг нь болцсон тийм. Тэгэхээр энэ үнсэг үзэл гаргана гэдэг тэр хүн ойлгохгүй тэр хүүхэд бол тэр залуучууд ч гэсэн яг тэртэй адилхан эх оронч юм сэтгэлгээний бас нэг юм ховсол явагдаж байна тийм. Олон янзын ховсол. Эх оронч үзэл гэхээр л заавал донороо чихэнд ноч Монгол гэж ойлгоод байхгүй тийм. Эх оронч үзэл гэдэг чинь үнсэг үзэл эх оронч үзэл хоёр байна чинь. Салт техник зай байна. Яг эх оронч үзлийг хин суулгах хоёроор бид суулгана. Тэгээд тэр ямар нэгэн амьд чинь тэр газрынхаа хил соёлын багчаа. Гэхдээ гэр бүл бол ерөөсөө нийгмийн хамгийн том цөм шүү дээ. Өдөр болгон тэр хүүхдээ монголоор яриад монголоор ойлгоцоод явж байдаг монголоор байж л. Аав ээж нь монголоор ярих хооронд тэр хүүхд чинь сэтгэлтэй очиж сонсороо ярьж. Тэгэхээр нэг давмгай зүйл нь явах хүний нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн нэг давмгай нь эх орныг биш заавал хөрөлтэй. Энийг даа ялангуяа одоо гадны орн бол тийм одоо өөр гэр бүл нь хизээч тэр хэлээр нь ярьдгүй нэг уус амьдаад байна. Хоорондоо тэр хэлийг хизээч ярихгүй. Өөрийнхөө орн хэлээр аргуудаас юм. Тийм юм байна. Энэ бол гэхдээ бүр яг тийм эх оронч үзэл биш юм зүгээр нөгөө нэг үнсэх үзэл рүү очиад байл та юм. Эх оронч үзлийн үгээр миний нутагт миний нутаг гэж ярьдаг. Бас тэр үгээр бахарх. Тийм байна. Одоо яг ингэж яриад ирэнгүүт манайч ч гэсэн адилхан. Одоо энэ хоёр хүүхдээ нэг л туршилсан. Тэгээ яг л ижилхэн нөгөө дотроо бол яг ингэж монголоор дүрмтэй. Гэртээ ороод монголоор ярьдаг. Ямар гоё тий. Гадаа хараа ингэж солонгосоор ярьдаг. Тэгэнгүүт нөгөө дуу хөгжим гэдэг өөрөө үнэхээр орчуулагдсан хэл гэдэг гарсан ахгүй үнэ юм байлаа. Яа тэгэхээр би сая тийм одоо ингээд нөгөө сүүлд манай баярсан ингэж нөгөө нэг эмэгтэйтэй хамт усна чи дээр тэр манай хоёр айгуу дуртай ахгүй юу. Тэгээд нөгөө танаа нөгөө нэг амар байнууд бас айгуу дуртай ахгүй юу. Тэг ингээ яваа нөгөө самих нөгөө яг аяар нэг амар хөөр ингээд тийч ингээ Монгол дуу штэ. Монгол дуугаа сонсё гэж машинд орохороо. Тэгээ энэ хоёр дуу айгуу өөр сонсдог хгүй юу. Тэгэхээр энэ бас нөгөө эзэн хайгаад байна тий магадгүй. Тэгэхээр нөгөө угаас нэг ген байгаа юм чи тийч татчих байгаа. Тэгээ дээрээс нь нөгөө нэг хүүхдтэй одоо чинь манай улс ч гэсэн ингээд бахархуулах юм сэтгэлийн төвшнөөс ингэж их сургуулийн боловсролоос эхлээл нөгөө боловсрол дараагийн боловсролыг эзэмшүүлээд авахта эх орн чи ийм гоё шүү дээ. Эх орн чи ийм гэдэг чинь төрийн болж өглөө олон ингэж явтیں۔ Тэ чи монгол хүн шүү дээ. Чи монгол хүн байхгүй юу гэдэг чиний хүүхд ингэж үзэх гэж энэ солонгосчууд чинь тийм очиж мөнгө төлж юм өглөө шин хийх одын харах гэсэн очиж ийм гайхалтай ганц амьдрдаг шүү дээ гэж ингээд багаас нь хийх хүүхдүүд. Юм ойлгохгүй ч гэсэн зургатаар нь үзүүлээс тэ ийм шүү дээ гэж яг. Тэгэх юм бол энэ хүүхдүүд чинь би монгол хүн шүү дээ. Би солонгостой ажиллаж байгаа монгол хүн. Би тэгтэл монгол хүн шүү. Манай гээд хүүхдээ ч юм уу найзтай ч юм уу ярьдаг байх. Манай хүүхд тэмгэлтэй шүү. Манай цэлмэг тэмгэлт одон зүр асгацсан юм шиг цаашиг байд юм аа. Гэхдээ мөнгөцтэй хайрхнууд нь ерөөсөө хизээч юунд буудгүй маа. Цасан буудгүй шүү дээ. Ингээд нүүдэ алтан тал нь хизээч хүн хүүгээ бардгүй маа гэдэг чинь ингээд бахархалтайгаар бас манай одоо гадны орны хүмүүс маань өдөртөө 5 зүйлийг монгол гэдэг юм ил гой сайхныг ярьдаг таа. Тэгэхээр тэр муу сайхныг гэдэг чинь амьдрал үзэж шээ. Нэр яг гоё бас
бодоочтой бодож чи өдөр 5 Тийм мэдээлэл байх. хийж болоо. Ямар гоё юм бэ? Эх орнд ч өөрөө ээж гэдэг үнтэй айгу холбоотой тий. Аха. Ээжийн бүү дуу гэдэг чинь ямар ч аавас илүү шүү дээ. Үгүй яах вэ? Тийм шүү дээ. Нөгөө солонгос нэг хичнээн сайхан ардын дуу тэр монгол хүүхдүүд сонсоод явахгүй тий. А гэтэл өөрсдийнхөө нөгөө эх орн гэдэг шиг ээжинд бүү болж байгаа юм шиг өөрийнх юмыг эзэн хайгаа сонсно л доо. Тэгээ эх ормын чимэн Эзэн ээжийн хайгаад тэгэхээр бас аюул гоё үг шүү. эх ормын чимэн ээжийн сүм шиг ариухан эцгийн боломж шиг намайг манжаад гэж шүү. Тэр хаач явсан тэр маа дууны үгээр хэлсэн байж шээ. Хаач явсан хаач байсан борон зүгэн харагддаг заримдаа зүгэн үлээж байгаараа удахгүй хайртай бүхэндээ очноо гинт тийм бид нар чинь ажиллаж амьдарч ирсэн. Эдгээр чинь уулз сурчсан, оршууд амьдарсан. Тэгээд шинэ орнуудаар амьдарч ирсэн гэдэг юм уу яалч. За энэ зүг юм байна. Окей. Маа энэ бол үнэхээр тийм байна. Өөрсдөө нь олон чаргалыг мэдж байгаа болохоор үнэн үгтэй зүрхэн хүрж байгаа ахгүй тий. Тэр Монголоос хүрээд ирээрээ гэсэн утгатай дунд олон байдаг шин. Монголд байсан Монголд байгаа хүмүүс болоод байдаг. Хүрээд ирээрээ гэж хэлж байгаа шүү. Тийм биш бид эдийн энэ дууны ч утга нь болохоор өөрөө хүний утгаас санаа өгнө. За манай NC collection хамтлаг маань одоо эх жил 20 жилийнхаа хэрэг 20 нас үлээ яа. Одоо хүнээр бол идэр те гой залуу бас 20 жил görөн. 20 нас руу. За гой төлөвлөгөөнүүд юу байгаа юм манайхаа? Ноцоо юу вэ? Зарим хамтлагч чинь нөгөө нэг ингэж идэм байлээ шүү дээ. Одоо өөрсдөө түүх намтраар зориулж гой кино минь хийдэг шиг юм уу те. Энэ мэтчлэн ингээд одоо тэр чигээр л ноцоо. Тэг ер нь бол Баримт кино гаргана. яа тэрийг бол төлөвлөсөн байна. Гэхдээ нэг зүйл ярьсан ярихгүй байжсэн юм. Тэр бол зөндөө олон Тийм төлөвлөсөн ажлууд байна. төлөвлөгөөний дагуу явж байгаа. гэхдээ яг нэг юм дэлгэхэд бол бид эдгээрээс кэнс гарах гэж байгаа. Ямар гоё. Тийм хомжилтэй Аха. зөвлөлээ. Даабл цом. Даабл юм эсвэл сингл цом яаж шүү. Тэгэхээр Аха. ганц үнэстэй. Ваа ямар гоё. Тийм Энэ яг л тийм амар олон хүмүүст бол зөвлөлээ тий. Аха. энэ хоёр сонсон Тоолтой аавд шиг. тэр яг үнсэтэй сонсдог зөвлөж гарч байгаа. 20 нас гэснээс 20 наснда чи юу хийжсэн? Би ч оюут юмсэн шүү дээ. Тэгээ ямар хоёр юм бэ? Тэгээ суйстаа дөнгөж ороод шүрхээ. Галзуу бараа юм гээ. Тэгээ галзуу бараа амгараа яахгүй ч яг үнэ юм биш үү гэдэг. Өөрөө дуртай юм да үлсэн ч ядаа тэгээ мөнгөгүй байсан ч гэсэн юу ч таахгүй айгүй гоё. Одоо снаач мэдхгүй тийм. Яг тэрнтэй ч адилхан юм шиг биш надад. Жарлан рона тэр яг амтшсан. Яг снаач мэдхгүй юм байна. Яг үнэстэй гоё. 20 настай хүн ямар байдаг яг тэрнтэй адилхан юм шиг байна шүү. 20 жил гэхээр амар утцсан яг оо гэдэг юм шиг гэж. Энэ жил бас хоёр хүн юмсэн шүү. Тийм байх тий. Одоо тэгвэл NC collection гэдгийг нэг үгээр манайхаа. За MB-гээс эхлэв. Нэг үгээр тодорхойлол. Ирч хүчил гэж. Ямар гоё. Суглуулах. Цоглуулга. Унгайс. Унгайс. Нэг өгөө. Өнгөөр шалбог нэг үлдэн орно л да. Тий. Нэг нэг л. Ийм оо ямар Ой гоё. амар гоё. Ваа ямар гоё юм бэ тий. За хоёр яа. Би саягаас нэг хүсэл байна. Юу гэхээр манай одоо подкастт орж байгаа ер нь бол юм урлаг уран сайхантай холбоотой хүмүүс юм уу эсвэл ямар нэгэн одоо өөр төрлийн хүмүүс ч байсан. Би ч өөрөө бас урлагийн хүн болохоор урлаглаг нэг юм хэсгийг би заавал байлгуул гоё дурсамжтай юм шиг санагдаад. Учир нь гэх юм бол биднийг үзэж байгаа хүмүүс бас тэрүүгээр бусад подкастнаас онцлог болж ялгаргаасаа гэж бодож байгаа юм. Тэгэхээр таад маань ер нь бол солонгос байгаа монголчууд гэхдээ энэ чинь сошиал хэмжээ бүхэл дэлхийгээр нэг байгаа монголчууд маань үзэн. Тэгэхээр та энэ маань фэнүүд мянган үзэгчид чинь үзэж байгаа гэж бодоод нэг гоё сэтгэлийн мэдлээ юу байх вэ? За тэгэл ийм гоё өвчлөлт өрж оролцсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд дэлхийн дээр суугаа монголчуудаа баяр наадмын сүй тий. Адам сайхан болж өдөрлөө. Наадам сайхан болж өдөрлөө. Ганц шаргал нэрүүлэн хамгийн гол нь та бүхэн нэрүүл байгаарай тий. Одоо биш байж. Оо ямар Тийм тий дуу ч юм уу тий. Наадам болж шүү дээ. Аа. Энэ ганц дуртай дуу. Ганц бод. Оо ямар гоё тий. Тийм. За. Энэ баг арт энэ дуу, богино дуу, хөөх айлын.
миний ээж нэг онцгойтойс тэгээд одоо чамд зориулаад Оо ямар гоё. тэгээд найзтай зориулаад Баярлалаа. Аалгын дэлхийн дэргэн тойрон одоо аль нэг өнцөгт нь Монголоо санаж байгаа тэр бүсгүй зүйлээ зориулдаг тий нөгөө хүний хүн болоод явах юм зориулсан Оо, тийм үү. тий За. аав нь ордуулж араас нь болж ганцхан болж тий За. тэгээд нөгөө 3 хоног юу яасан бэ Баярлалаа зүгээр минь за харин ч баярлалаа. Hölton soce variare ho hunni gazar hetsu Hulem baje asare ho хоолоо сүүцэстэй муу. Үгүй сүүлийн үед ингээд нэг юм магадгүй нэг орноосоо хоол одоо сөрө цэг үгээс гэр эзэн нь юу лээ? Эзэн нь юу лээ? Төрөний чи үгүй лээ. Эзэн хайх. Эзэн хайгаад байгаа юм байлгүй дээ гэдэг шиг ийм Монгол артынхаа дууг Монголын үндэсний юм хөгжмийг сонсохоор бүр юм огшоод буцаад цаанасаа ингээд нүлмэс цэйлэгдэх болсон. Бочгаад амлаа. Тэгээд амлаа. Энэ нөгөө Касаа тэрнээс шээ зүгээр юунд нь битгэрэл шүү дээ. Тийм ээ. Ер нь бол магадгүй. Юу нь бол гэрээ санаад байна. Манай анх удаа юу яаж байгаа юу? Их орноосоо ол наадам гэж байна. Эсвэл өмнө нь зөндөө ингэсэн наадам дээр байсан. Янз бүр байгаа юу? Сая энэ жилийн тогтшоо гэвэл анх удаа. Өөрөөр одоо анх удаа. Ганц нэгээр бол гарсан байна. Энэ жилийн тэгвэл бөөнөрөө гадагшаа ингээд наадамсан. Бүр наадмын талбай дээр монголчуудад зориулаад дуулсан тийм. Ямар сэтгэл төрөв? Хаа газрын монголчууд маань байлангуй тэр дундаа солонгост амьдардаг монголчууд маань үнэхээр өнгөтэй байдаг юм. Тийм яг зөв. Аюугаа өнгөлөг гэдэг юм. Тэгээд Өнгөлөг. тэр стомш. Өнгөлөөс гадна их тийм юу чавал юм. Бус газрын одоо цаг ураас шилжүүлдэг юм тийм. Жог юм одоо өөр орнууд Швед ч юм уу, Норвег ч юм уу, Финланд ч юм уу гэж байна. Олон сарнаар хадгалсан юм байна. Зөвшмас нэг яг тэр нөгөө хөшөө явж тийм стандартаа монголчууд мэдсэн. Их тайван гэсэн чанга маань юм багсан нэг хийж ажилласан. Солонгостой монголчууд бол үнэхээр шахуулдаг. Голоо монголчууд байлтаас. Тийм бол ингэж байна. 50 жавуулаа. 50. Тийм 50. Бараг 22 тайван болсон. Тийм би одоо Монгол улсын 22 аймгийн доош байна шүү дээ. Тэгээ энэ солонгос модерн солонгос солонгоны орнд юм бол монголчууд ээлтэй манай гэр бүлчсэн ээлтэй их сайн байна шүү. Тэгээд хүмүүс өөрсдөө Солонгос Манай амраа ахт нэ. Зэгүүд. эбит байна. За манайхан тэгээд ихэнх нь угаасаа солонгостойгоо монголчууд маань бас үзэн дээрээс нь таад манаас яг солонгостойгоо монголчуудаа саяхан ингээ гоё тогтоо зориулаад тэг хийсэн байгаа. Тэгэхээр ер нь яг солонгостойгоо монголчуудаа зориулаад юу гэж хэлмээр байдгийн болоо. Манай амрах нь. Тэг юм. Ийшэнгүүд нөгөөт нь заа тий. Одоо жоо яриач. Тий. За мэдээч хамгийн чухал зүйл бол эрүүл мэндэл тий. Эрүүл их сайн сайхан тэр хас жаргал сайн сайхан бүд өсөв үү тий. Тэр л чухал эрүүл их л байгаа ч. Устдуул болно, ажил болно. Эрүүл бид сарал ухаашна гэдэг шиг эрүүл хавд. Эрүүл мэндээ сайн бодороо гэж. MC collection хамтлагийнхаа зүгээс фид жаргалангийнхаа зүгээс хүсье. Маш баярлалаа. Амраа яг meet you гэж. Солонгос англи сайн шүү. Бүх нийт үзэж байгаа монголчуудаа эрүүл
Хамгийн гол эрүүл байх л яг л адилхан байхгүй. Миний үгийг чи яг би хэлчихэж хэлсэн. Яг хамгийн чухал нь л чухал ер нь өөр талаас нь хэлж байсан чухал шүү дээ. Тэгээ ижлэгэн байж болчихсон тань одоо өөрөө ч хоолоогоор сонсох бас сонирм байж болно. тийм шүү дээ. Таныг амар краш утсан бас. Тийм шүү дээ. Амраа хайрлаа тааш маш. Амраа гүнстэй. Миний үг аваач гүнстэй. ардын багш. Краш байхгүй. Миний машин краш шин даалаа. Тий. Хамгийн одоо ингээд бүгдэндээ сайхан эрүүлэг байж утгагүй орондоо зорилгоо биелүүлээд тэ харих. Зорилго нь бисмэл явдаг шүү дээ. Арай болдог. Даим бэ. За тэгээд сайхан монголчууд мөн бүтгэн шиг миний газар сайхан хүс хүчээ гаргаас хэлж байна тий. Аргийн төлөө тийм учраас бүгдээрээ хамгийн гол эрүүл байгаа арч шалгах хүсийг иргэд Монголоос миний бодлоор шүү дээ. Таарсан Монгол болгонтой миний амар байна уу гэж хэлчихдэг байна. Яа, хаач явжсэн Монгол хүн байвал Монгол байна гэдгийг хараад таньжаа шүү дээ. Тэрэл хараад тэр шиг нэг муу харж байна. Сонсож байгаа. Сонсож байгаа. За өөр газар байсан. За зарим нэг хүн энэ доо гişүүдийн найзууд миний найзууд гэсэн бас яг одоо нэг орондоо явсан. Чи Монгол гэж чи гэсэн зүйлсэн. Чи юм уу? Тийм биш зүгээр. Монгол одоо Вьетнамд бол Вьетнам төлөвлөлт бол нийлээд ингээд нэг дэмжиж байна. Одоо энэ Кавказын одоо энэ Дорсын багууд бас нэг дэмжиж байна. Монголчууд харахлаа олчгүй цайгаа байна. Ямар ч юм түүний хүмүүст даашаа зам монголчуудаас боолоо гэсэн. Тиймэрхүү нэ зүгээр. Ирсэн Монгол бол таарсан Монгол бол муухай харсан сайн харсан амар нүг хэлчихэж байгаа. Сайн жимстэй. Сайхан байна уу? Юу болох вэ? Олчгүй бие биендээ туслах хэрэгтэй. Гэтгсэн зүйл байна шүү дээ. Энэ амьдралч туслах шүү дээ. Үг гэдэг чинь амтай тий. Буддын шашин дээр ч гэдэг үг чинь шинжлэх ухаанаар нотогдоод аяг хүчтэй үг гэж хэлсэн. Монголчуудын хамгийн хүчтэй үг бол амар байна. Амар байна гэдэг үг чинь өөрөө маш олон асуудлуудыг харин нэг асуудлуудыг чинь тэгээд таад их бэлгшээлүүд Монгол хүн амны билгээс ашигтай юм билээ тий. Бэлгшээл хийгээд амар хоёр хүн сайнтай муутай сав дүүрэгтэй хартай цагаантай амьдрал үргэлжлэнэ. Тэгэхээр сайдах мууд халиг тэрхүү тий. Амар байна гэдэг үг чинь тэр хамаг харын нэг юм байна. Амар байна уу гэж хэлж байгаа. Амар байна уу гэж хэлж байгаа. Амар байна уу? Ад жавсан хэлээ. Өөртөө ч практик судалж үзсэн юм байна. Амар байна уу гэж мэдж байгаа үнтэй хин цааш юу байна гэж хэлэхгүй байхгүй. Юу байна гэхэлэр юу байна гэдэг. Амар байна уу? Амар сайн уу гэж хэлсэн. Уу яасан вэ? Юу вэ? Юу вэ? Тушаад үзээ. Юу вэ гэх юм бол Мэндээ гэдэг. Яг тэр ихтэй Монгол явсаа гоош тий. Зүгээр амар байна дээр таар байх шаардлага Европ шиг байна уу? Амар байна уу гэж хэлсэн. амар бүжээ гэх. Амар байна уу? Ямар гоё юм бэ нэрээ. Яг үнэ би конверсашнд хүнтэй гараа авчиж гараа авах гэдэг үү. Заавал гэж гараа амар байна энэ бас явсан аюул хэлчихдэг шүү дээ би нэрээ. Би цайд явчих юм бол энэ баг хамгийн их нэвтрүүлгийг нэгээд байгаа шүү. Тэгээ ер нь тэгээ монголчуудаа зориулаад хэлээд энэ бол ялгах нэг юм байна. Hi, hello, ярьсан. Тэр хүн чинь hi, hello гэдэг зүйлийг ойлгож юм уу? Хоорондоо бид нар амар байна уу гэдэг амраа миний найз гэж ярьж байгаа юм. Амар байна уу ч бүх юм багч чинь бас нэг гоё жаглаа тийгсэн те. Бүх нүүдэлчдийн фестивал дээр маш олон гадны хүмүүс Монголын наадам одоо байгалыг үзэх гэж ирж байхдаа тэд нар хамгийн түрүүнд Монгол үг сурмаар байна шүү дээ. Би ямар үг хэлэх вэ? Монгол надад үг заагаад. Амар байна уу гэдэг. Оо яа нэр амар. Сайн байна уу гэхээс илүү амар байна уу гэж. Оо нэр яг тийм шүү дээ. Ерөөсөө одоо би солонгос ирээд надад нэг гоё үг заагаад өгөөч. Кимчана л биш. Кинчана юм уу? Кинчана. Энэ нэг юм Кимчана юм. сүүл рүүгээ энэ одоо бүр хошуур.
За манайхаа одоо манай нэвтрүүлгийг бас нөгөө ивент гэтгэж дэмжин ажилтдаг хамтран ажиллаж байгууллагуудаас нэг алдаршуулсан зарлаад За шууд эцтэй нэг гарын бил өгөх гэдэг байгаа байхгүй юу? Оо ямар гоё бэлэгтэй байсан юм бэ? Бичтэйсэн шүү дээ. сайн нэг Тэгээд Монгол нөө байдаг. Монголын оюун ухааны академи Хатанбаатар багш бол мэдгүй юм байна шүү дээ. Тэгээд Хатанбаатар багшийн маань маш гоё юм сургалтыг франчайз эрхтэйгээр Солонгост амьдардаг хүүхэд багшуудад зориулсан сургалтын төвд байдаг. Энийг л нэр Энэ айгуу чухал. Яг үнэн. Тэгээд Би хүүхд энэ хүртэл явал. тэр яг энэ хамгийн гоё нэхэр та маань ч анзаарсан баг тоглолттой гэдэг өөр хотууд руу жоохон зайтаагаасаа тий. Тэгээд энэ сургалтыг одоо явуулдаг хүмүүс маань болохоор очиж бүр гадад зааж өгдөг. тулж үзсэн юм тий. Манай энэ хотод байдаг юм дээр одоо энэ манай энд ингээ ордог жишээний байхгүй юу? Тэгэхээр гоё агааз. Би Монголын оюухны академи Хатанбаатар багшийг би бол маш сайн мэднэ. Яг бол энэ хүний шавнар дэлхийд оюухны одоо дэлхийн аваргууд биш одоо нөгөө хоёр гавьяат байгаа шүү дээ. Ихэр хоёр гавьяат чи энд байгаа. Тэгээд бас нэг зүйлийг далиндуулаа бас нэг хэлчихв. Оюун ухааны юмыг Монгол бас дэмжмээр юм. Тэр дэмжмээр. бүхэн барилдаа тэд нар чинь 300 400 авч унаал байр өгөөд идэм бил. Энэ оюун ухаанаар дэлхийн 7 8 аваагийн авар болчиход байгаа энэ оюун ухааны хүмүүсийн манайд дэмжсэн хэлсэн. Би эдгээр нэг дийлнэ. Оюуны бүхөр мянгыг дийлнэ гэж. Яа, истогой. Юусоо биеийн чанар цаг хэрэг тусан мөхтөр. Сэтгүүл чанар цаг хэрэг тусан дэлдэг. Тийм болохоор энэ оюун ухааны академи би бол одоо очиод би хүүхдүүдтэй ярилцсан. Гэхдээ манай Солонгост байгаа хүмүүс заавал энэс явуулаарай энэ Монголын оюун ухааны академи гэж. Монгол хэлээрээ хичээлээ байгаа Монгол хэлээ сурдаг үеийн ажлуудаа бүшин бас өөр олон тий. Тарих задрам энэ чинь шал андаа. Монгол тарих Солонгос хүүхдийн тарих шиг задрахгүй өөр анлокор задрахгүй. тэгээ блок нь өөр болоо. Тэгээ тэр блок нь яаж гарах гэж энд заа. Яг үнэ. Тэгээд үнэхээр жаргалсан таадын маань хэлснээр дэлхийд бол Монголыг татаж явж байгаа байхгүй юу? Тийм мэдгүй яг. Энийг бол Монгол бид тэгээд Солонгос дахь юм бүр франчайзинг авсан эрхтэй юм байгууллагаас болж байгаа. За энэ болохоор DNG Korea Education сургууль журчлалын төв гэж байгаа юм. Юу байдаг гэхээр Монголд одоо хүүхдүүд чинь Солонгос руу их сургууль явах гээд байдаг шүү дээ. Хаа мэдтгүү тий. Тэгвэл энд болохоор бүх төрлийн одоо хэлний бэлтгэлээс нь ахуулаад бакалавр, магистр, доктортой бүр ингээд сургууль зурчилж өгч байдаг юм. Тэгээд магадлан идэвхжүүлсэн болоод нөгөө топ одоо оргил сургуулиудын тэтгэлэггүй бүгд нь санал нэг баятай юм биш. Тийм. Тэгээд Сөүл хотод төлбөр одоо энэ зурчлалын төлбөр нь 3,600,000 төгрөг. Үгүй шүү дээ миний зэн сургууль. Тийм шүү. Юу? 3,600,000. Энэ бас дандаа тэтгэлэгтэй оруулдаг байхгүй юу? Тийм биш тийм. Хоёр дуудуулчаа солонгос ирж дууддаг. Тэгээ хамгийн гоё нь энэ одоо сургууль зуршлын маань түүн яа гэхээр одоо мэдээж одоо нуулгүй шууд хэлэхэд цагийн ажлуудыг бас олж өгч тусдаг гэсэн юм аюул гоётай тийм. Юу вэ? Нас хамаартай байд юм уу? Тийм яг тодорхой мэдээллүүдийг нь нас бол бас яг нэг чиглэлээр бас заасан байдаг. Одоо миний коммент хэсгээр энэ юуг нь оруулчихсан. Угаасаа хамтарч ажилладаг байгууллагуудаа. DNG Korea сургууль DNG Korea сургууль зуучлалын төвдөө баярлаа. За дараагийн байгууллага нэлээд олон байгууллага байгаа гэсэн хэдүүлээ явчих. Харилцаа утасны дугаар T10 3948 89 T5. За тэгээд маш гоё. За одоо дараагийн цагаар эрүүл мэнд маш чухал байдаг. Тэгээд Монголоос бас Солонгос байгаа хүмүүс Солонгосын нэг яна тэнцээс нэгийг би аваад ирээ. За юу гэхээр даваад гэхээр бүр даатгалын системээрээ бүр үнэхээр кул ахгүй Солонгос. Тэр юм. Тэгээд зөвхөн улсын даатгалаас гадна хувийн маш олон даатгалтай. Дээрээс нь шүд гэл ингээд бүх юма даатгалшдаг. Тэгээд нэг жоохон өвдөхөд нөгөө бүх даатгалыг ингээд одоо буцаан авалтуудыг хийж санхүүгийн эслээс ард иргэдээ хамгаалдаг байхгүй юу? Маш гоё. Энийг яг манай Монгол бүр хийгээсэй гэж боддог. Тэгээ нэг гоё юм юу гэхээр манай монголчин хувийн эмнэлгүүд болохоор даатгал үйлчилдэггүй шүү дээ. Яг нь заримд үйлчилдэг. Өө заримд нь тэгвэл энд болохоор бүгд үйлчилдэг байхгүй юу? Бүгд. Тэгсэн учраас улсын эмнэлэгч гэсэн нөгөө даатгал үйлчилдэггүй юм бас юунууд байдаг эмчилгээнүүд. Жишээлбэл орой 6 цагаас хойш та өвдөд ирэх юм бол 1000 даатгалтай байсан ч шууд 100% төлбөрөө төлдөг байхгүй юу? Тэгвэл ийм хувийн даатгалаасаа буцаа авах болчихдаг. Үүшээ тэгээд зочдтой хувь ярих юм байгаа үстэй. Тэгээд Samsung одоо даатгалын инфолор гэдэг авлага ажилладаг байгаа. Тэгээд энэ маш баярлалаа. Samsung болоо. Тийм. Энэ бол монголчуудын эрүүл мэндийн байдал ер нь бол
аюулын төвчөнд очсон байгаа шүү. Манаас ялангуяа энд ажиллаж руу би имжлэгээ их айгу дуртай болоод байгаа тий. найдвартай байна л да. Тэгээ дээрэс нь энд ажиллаж амьдарч байхдаа чи одоо нөгөө бид нар чи ингээл ажилтдаг байхад чи ямар нэгэн тийм хамаалтгүй ажилтдаг байсан шүү дээ. Энд чинь бидний хамгаалт болчиход байгаа хгүй тий. Энэ эрүүл мэндийн даатгалч өөрөө. Яг байна. Тэгээ гар уруугаа эсгээ ичүүд ядчил энэ даатгалаар очиод эмшүүлж болж байна тий. За тэгээд салгуур дээрээ сурч болж байна. Энэ си жоохон хасраад байна. Жоохон стейшн шиг байна. Аюу гана. Уши ямар их юм бэ? За тэр яг их хэлтэй болохоор гэс ярих гэдэг. За дараагийн байгууллага болохоор монголчууд ч айгу масаг штэ тий. Тэгэхээр одоо Монголын маань бүх одоо солонгос байгаа монголчуудынхаа махны хэрэгцээ болоод одоо хүнсний гуушур маш завгүй байдаг хүмүүс болохоор энэ хүнсний бүтээгдэхүүнүүдийг одоо хийгээд нэгэсэндээ цаг завыг нь хэмжээдэг хам маркет гэж байдаг. Хам маркет. Тий хам маркет. Хан гэдгийн хам хангуу гэдэг хам биз дээ тий. Тэгээ бас хаан гэдэг хаан. хан тий ханы. За ингээд тий хам маркетийн хандаа манай MC collection-ийн заавал дамжуулж өгөөрэй. За баярлалаа. За энэ өгсөн билгүүд нь болохоор нөгөө аваад явах боломжтой сонирн байх болгоогоос солонгосын бүр билгийг бүр сонгон хийж өгсөн. Маш их гоё байна тий. Ямар ч тийм монгол юмнууд бол яг уг нь бол монгол юмнууд зардаг гэж байхгүй юу? Тэр яг бууд дээр ч ямар ажилттай. Тий. Тэгээд та Хүүе ямар хүүх юм. тий. Энийг ингээд заавал дурсаад авч яваарэ Зам гэж. айлтууд айгу сайн байдаг. Чи нөгөө хушуугаар өргөсөн зам Таиландууд нөгөө зураг автаа дандаа хушуугаар өргөсөн замыг авдаг шүү дээ. Энд чинь нөгөө бэлэгддэг дандаа юм. Дэшигээ. Дэшиг. Тийм үү. Чиний доош байна уу? Дэш байна уу? Доош байна. За дараагийн хаалт болохоор манайхаа. Кэвиутра Монголиа гээд гоо сайхан эрүүл мэндийн одоо бүтээгдэхүүнүүдийг солонгосоос онцгой албан ёсны эрхтэйгээр Монгол руугаа оруулдаг. Тэгээд энэ болохоор нүүрний одоо үдээрээ л одоо юу байгаа штэ. Тэгээд гоо сайханд анхаарч байгаа залуучууд юм. За тэгэхээр нүүрний одоо тус нь би тайлбарыг хэлээд үгүй заяа гоё маск байгаа хичээлийн маск. Тэгээд нүүрний одоо гүн цэвэршүүлэгч одоо нөгөө хөөстэй байх гэсэн үг шүү. Заяа манай. Баярлаа. За маш их баярлалаа. бас өгөөрэй. Хүн цэвэрлээрээ. Ингээд өгсөн байна. Маск Хүн цэвэрлээрээ. Тэгээд Цагаан сар шиг болж байна. тэгээд хамт олсондоо маш их баярлалаа. За дараагийн байгууллага болохоор Саяны компани юу вэ? K-Beauty. K-Beauty, Korean солонгос. Тэгээд солонгосын бью Цалин гэсэн тийм. тий. Үзэсгэлэн гоог одоо Келопотра гэж юм шиг. За тий. Нэрийн утас нь бол бас энэ байгаа шүү заяа. За, Тэгээд хаагаад бас бүгд нь байгаа. Монгол Beauty. Намын чимэг гэдэг үг олдсон шүү. Тий. Номин. За дараагийн байгууллага болохоор SSG Global гэдэг нэртэй SS Global гэдэг юм компани байгаа. Энэ яадаг компани гэхээр ер нь бас нөгөө нэг хүмүүс чинь ингээс их лайв хийгээл энэ зүрийн худалдаа хийгээд байдаг шүү дээ. Яг тэрийг одоо нийлүүлдэг үүний бараг Монгол руугаа болгосон Монгол руу явуулахгүй олон улс. Яг зөв тэр чухал шүү. Айгуу гоё гас. Манай монголчууд Вьетнам руу заяа Орос руу явуулдаг ийм компани байгаамаа. Тэгээ энэ компани хамт олон маань гарын бэлгнүүдээ одоо удахгүй нөгөө нэг хичээл болно шүү дээ. Сургууль авчих шүү дээ манайхаа. Тэгээд та хэдийнхаа ингээд нэг ч гэсэн одоо хүүхэд юм уу дүүд юм уу те. За маш их баярлалаа. Оо сарын бэлтгэл ингээд явуулсан байна. SS Global-та Монгол сүлдээ цёч юм. Хаваа. Сионоос Москвад Яг тэр хамгийн зочин байна. Манчтай адилхан зэрэг. Наш ихтэй гэрэл асдаг шүү. За энэ Тэг хөөхөө. Ямар гоё билэг вэ те? Тий. За тэгээд хамгийн одоо талархаж байгаа хүмүүс нь бол жаргалан найзтай болоод MC collection авахлаа үнэхээр баярлалаа. Маш их ачаалтай тоглолтоос тоглолтын хооронд ингээд те завгүй ингээд маргааш явах чиж бас ингээд маш гоё хүндлээд цаг заваа зориулаад хүрээд ирсэн та нартай үнэхээр баярлалаа. Тэгээд манай хамт олонны зүгээс та одоо танаа хандлагт найздаа уран бүтээл өндрөөс өндөр амжилтыг хүсье. Гэр бүлд нь аз жаргал, хайр, баяр баясгал юу гэдгийг хамгийн сайхан бүхнийг хүсмээр байна. Тэгээд дараа дахиад гоё те өнөр олон арвин уран бүтээлтэй эргээд уулзтаа баяртай болцгоо хэлээ. За баярлалаа. За Тэр өрөөс батаршгэ хурээ. бид нар ингээд тоглолтоо хийчээд шууд ингээд яваад өгчлөө ор мөргөө алга болчих юм шиг санагдаж байна шүү дээ. Хүмүүс маань тоглолтоо хийчээ дараа чинь бас хамтлаг уран бүтээлчд маань тоглолт
холбогдоо хийснийхаа дараа энэ подкастаар энэ лайв уулзалтаар заавал ирээсэй тий. Ямар Тэгэх юм бол тэрийг нь дараа нь бас манай монголчуудаа үзээ тий. За тоглолт нь ямар болсон юм бэ? Хамтлаг дуушнаас хэдэл нь ямар байгаа юм байна? Хэрхэн хүлээж авсан бид юу гэж бодож байгаа юм бол яасан бол тий. Ингээ явуул бас амар ээ тий. Хүсэлтэй тий. нөгөө талаараа болсон шүү дээ тий. Ирэхээс ирчээд нэг хийж байна шүү. Яа. Тийм бол туяагаар дамжуулаад аюу авах үү чи. Тэгэхээр ингээ туяа бид нэг ингээ хүрэх гээд байдаг тий. Зарим нь мэдсэн мдэггүйг асуудал үүсээд байгаа. Тэгвэл ирж байгаа хамтлаг дээр нь аль биесэл яг болсон юу болж байгаа хаана бол ингээ явуул юм тодорхой байдлаа. Тий. Тэгээд шилэн байвал. Энэ олон тий. Төрүүлээд ирсэн за одоо ирсэн одоо энэ одоо сошиал маркетинг хийдэг бүх одоо хүмүүст бас уриалахад манай туяагийн одоо подкастн дээрээ орчдөг байгаарай. Тий. Ер нь бол за ингээ дараагийн уран бүтээлчд бүр ингээ дараа ирэх одоо удахгүй ирэх тий. Тийм шүү дээ. Одоо юу яа туяа MSM Talk Talk-д ороорой. MSM Talk заавал ороорой. Заавал ороорой. Бид нар ч тэндээс явж байгаа солонгос руу явж байгаа найзуудаа захин. Өө ямар гоё юм маш гоё байлаа. Яасан өөр бид нар өөр яаж тийм баярлаа. Ямар гоё юм бэ? Ямар гэтээ таамаа хамтлагийг бол би нэг үгээр хэлсэнгүү. Хайр гэж хэлсэн. Тийм. Зүгээр л хайр. Жинхэнэ бивнэ хайр хүмүүстэй хүмүүс. Их орноо хайрлж гэн, өөрсдийгөө хайрлж гэн, гэр бүлээ хайрлж гэн, өөр хүүхдээ хайрлж гэн. Суугаа хайрлж гэн тий. За ингээд өнөөдрийн манай MSM Talk podcast маань энд хүрээд өндөрлөө. Бидэнтэй эхнээс нь ахвала дуустал хамт байсан үзэгч та бүхэндээ маш баярлалаа. Дараагийн оролцоо баярлалаа. Баяртай. Баярлалаа.